За хоёр асуулт байгаа. Нэгдүгээрт нь болохоор энэ нөгөө гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцох аргачлалыг эргээ харах шаардлагатай гэдэг дүгнэлт өгсөн байгаа шүү дээ сангийн сайдаа. Энэ дээр яг ямар боломжууд байгаа юм бэ? Хоёрдугаарт бол зүгээр ингээд иргэд гадуур болвол энэ одоо долларын ханш их он дуусахад ер нь одоо 4,000 авах гээд байгаа юм биш шүү ч гэдэг юм уу их тийм айдас болгоомжлолтой байгаад байна л да. Энэ дээр та нэг тайлбар өгөөч. За тэр нөгөө томоохон мега төслүүд буюу одоо ингээд уран нартай холбоотой зүйлүүдийг энэ эдийн засгийн нөлөөлөлд эргээр тооцсон байгаа нь өөрөө эрсдэлтэй байна гэд ийм дүгнэлт харагдаад байна. Энэ дүгнэлтэн дээр бас нэг та тайлбар өгөөч. За гол нэрийн бүтээгдэхүүн гэж дотоодын бүтээгдэхүүний 3%-аас дээш орлого төвлөрүүлдэг. Тийм манай экспортын бүтээгдэхүүнүүдэд хэлдэг. За тэрэн дээр манай одоогоор бол нүүрс зис 2 л байгаа юм. За өөр бүтээгдэхүүнүүд бол энэ босхийг давдаггүй. За тэгэхээр энэний гол аргачлалыг бол бид одоо 10 жилийн өмнө олон улсын хуулиудын сан дэлхийн банкны одоо зөвлөмжөөр тухайн үед мөн одоо бас хөтөлбөрт хамрагдж байсан тэр асуудлууд дотор энэ бас орж исэн энэ төлөвлөлтөн дотор. Тэр нь юу вэ гэхээр энэ хоёр бүтээгдэхүүн дээр өнгөрсөн 20 жил, тухайн жил, дараагийн 3 жилгээд нийт 24 жилийн дунджаар үнийг нь авдаг. Өөрөөр хэлбэл 1-2 жилийн хэд их тийм хил бэлцлээс одоо цэвэрлэгээ гэсэн үг төсөөллүүдээ. Тийм учраас одоо аль бол хамгийн эрсдэл багтаагаар нь ингэж тооцдог ийм аргачлалтай. За энийг одоо нэг эргэж энэ аргачлалаа харьяа гэдэг төсвийн доктортой байдлын зөвлөлөөс ийм санал ирж байсан. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлөөс энэ дээр нэлээд шүү ямар саналаар яаж өөрчлөх ийм бодол төлөвлөлт байгын илүү сайн хариулт өгчүүлэх зүгээр байна. За ханшин дээр асууж байна. Тэгэхээр энэ ханшны асуудал бол манай гадаад худалдааны эдийн засгт ийм улсын хувьд бол их савлгаатай байдаг. За тэгэхээр ханш хөдөлж байгаа нэгдвэл гадаад худалдаа, за валютын нөөц, төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал. За тэгэхээр богино хугацаанд бол бид одоо экспортын дээр онцгой анхаарах ёстой. За дунд урт хугацаанд мэдээж одоо гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр онцгой анхаарах ёстой. Төлбөрийн тэнцлийн хувьд бол бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлдвэрлэгч улс л болох ёстой. Худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих ёстой. За ингийн тулд бид энэ одоо 14 мега төслөл бид ярьж одоо төлөвлөж байгаа. За энэ 14 мега төслийг хийгээд тэгвэл бид олон хязгаарлалтаас гарах юм байна. Өнгөрсөн 4 жилийн хувьд бол бид шин сэргэлтийн бодлого за энэ одоо шилжээд энэ 14 мега төсөл рүү орсон. За тэгжээж бид одоо төлбөрийн тэнцэл маань үйлдвэрлэгч улсын за гадаад худалдаа энэ одоо түүхэн эдүүдийн үнийн савлгаанаас одоо үл хамаарсан эрсдэл одоо багтаа ийм одоо эдийн засгийн төлөвлөлт рүү шилжиж орох ёстой.